Уучлаарай. Манай чинь нөгөө юу одоо ингээл нэг ойр зур ингээл юм бичлэг хийгээл ингээл яваад байгаа шүү дээ. Тэр ингээл хүмүүс надад айгүй олон залуучууд биччихээн, хүүхнүүд бичдэг байхгүй юу? Яах вэ? Ийм асуудал гарчлаа. Одоо яах вэ? Нөхрөө өршөөх ёстой юм, эхнэрээ өршөөх ёстой юм. Эсвэл одоо хүүхдүүдээ ботгоо ингээ салах ёстой юм. Яах ингээ те. Бид нар нэгдүгээр ганцаараа байх хугацаа олдохгүй. Бид нар өөрийгөө олоогүй байхгүй. Одоо би чинь тэр одоо түрүү жилийн өмнөхөд л одоо Солонгос явал шийдвэр гаргаад за окей энэ ерөөсөө явах ёстой юм байна. Ганцаараа байж үзэх ёстой юм байна. Тэгэхгүй болохоор найз нөхөдтэй алдан нөгөө ажлын найзууд гэр бүлийн асуудал гэж ерөөс ингээд өөрийгөө олоогүй зүгээр ингээд энэ хотын нөгөө энэ амьдрал гэдэг буцлаад байгаа байхгүй. Тэгэхээр миний бодлоор бол аль болох өөрийгөө олоод дотогшоогоо болох ёстой юм санагдсан. Өшөө ингээд илүү ухаад тэгэхгүй бид нар нөгөө дандаа нөгөө хин нэгний өмнөд жүжиг тоглож хин нэгнтэй харьцахдаа дандаа өөрийгөө алдчихэдэг гэж би харсан байхгүй. Алдаж харьцдаг. Хин нэгний төлөө таалагдахын тулд чи нөгөө жүжиглж ярих юм бол чи өөрөө айл хэдийн алдсан байгаа байхгүй.